За крипто фокус маань эхлэхэд бэлэн болоод байна. За бид өглөө бол одоо morning update-ийг та бүхэнд өргөж байгаа. За ээлжид дугаар маань крипто фокусаар их эхэлж байна. Зя тэгээд өнгөрсөн шин онцлог үйл явдлууд юу болоо товчхон гэдэг л. Хамгийн том үйл явдал бол MasterCard-ны үйл явдал боллоо. Энэ явахаа гэхээр MasterCard бус дэлхийн банкудтай хамтарч Bitcoin wallet-д олж Bitcoin wallet-д олсноор төлбөр тооцоонд ашиглаж болох. Тэгээд дээрээс нь loyalty program одоо нийт онгоцны буудал болон хотелд нэг loyalty оноо өгдөн штэ. Тэрийг Bitcoin-аар авах, тэрийг тэгээд зарцуулах боломжтой болж байгаа юм байна. За тэгээд энэ MasterCard ингэж одоо Bitcoin-ыг крипто валютыг өөрсдийнхөө төлбөрийн системд ашигладаг болж байгаа. Крипто валютыг ирээдүйд төлбөрийн системээр ашиглаж болох ийм нэг гейт одоо боломжийг олгож байна гэсэн. За тэгэхээр арс хэрэглээнд нэг тодорхой хэмжээнд нэвтрэх гээд байна гэсэн үг шүү дээ тий. Хэрэглээнд нэвтрэх гэж. Тэгээд биткойныг тийм зөвхөн биткойныг одоо төлбөрийн систем тэгээ болон loyalty програм болон одоо нийт сонгоцны буудал тэгээд хотелүүд loyalty програмаар биткойн урамшуулж аваад тэрийг тэгээд зарцуулах. Тийм боломж олгож. Одоо ер нь loyalty оноонуудыг одоо компаниуд илүү coin руу шилжүүлж байна л да. Тэгэхээр тэр нь өөрөө одоогийн нөгөө компаниудын loyalty оноонууд чинь болохоор яг тухайн компани бүтээгдэхүүнчлэгэн дээр л ажилладаг тий. За дээрэс нь өөр компани бүтээгдэхүүнийг ингээд төлбөр тооцоо тэрийг ашиглаад төлбөр тооцоог авъя гэхэд болдоггүй тий. Дээрэс нь нөгөө яг тухайн үндэсний мөнгөнд тэмдэгт гэдэг юм уу энэтэй шууд харьцахад төвхтэй байдаг болохоор эргээд ардталтын төлбөр тооцооллыг хийхэж гэсэн тухайн компанид мануал ажиллагаатай байдаг гэдэг. Гэх мэтчлэн ийм loyalty оноонуудын сул талуудыг крипто валютаар валют руу шилжүүлснээр тэр сул талуудыг арилгаад байна л да. Тэгэхээр тэр утгаараа бол ингээд нөгөө дэлхийн янз янзын компаниуд энэ криптог нэгтэлтэй ашиглах сонирхолтой төрж байна. Нэмэх нь нөгөө яг харахгүй нөгөө дэлхий чи өөрөө ингээ крипто гэдэг зүйл рүү бүгд шумбаад орцсон учраас энүүгээр нь дамжуулаад бас өөрсдөө бүтээгдэхүүнийг илүү зохицолд хүргэх бас тийм хөлбөрийг бас ашиглаад лээ. Тэр Монголч гэсэн одоо ийм одоо процесс бас явж шít те багсаа явж байна. Тэгэхээр томоохон групп компаниуд бол яг энэ дээр бол боддоор одоо орцсон зүйл бол алга. Тэгэхээр цаашдаа бол нэгээр орох хаа гэж бас боддог шүү дээ. За дараагийн мэдээ. Одоо энэ бол баталгаатай мэдээ явж гисэн. Хүмүүсүүдийн анхаарлыг авших татж байгаа. Тэрний юу гэхээр Tesla компани дахиад биткойноор төлбөр тооцоогоо хийж машин зарах магадлалтай байна гэдэг. Тиймэрхүү мэдээ их явж байна. За энэ өмнөх оны ерхэд 5 сарын сүүлээр дууссан байгаа. Нэг Tesla компани биткойн машина төлбөр тооцоонд авахдаа 5 сар дуусгасан байгаа. Гэхдээ хэлэхдээ бол бид нэр ирээдүйд ерхэд бол дахиад биткойн төлбөр тооцоо авдаг болж магадгүй гэж ерхэд бол ярьсан. За тэгээд ерхэд энэ бол яг баталгаатай биш хэдий ч ерхэд нэг шүүм яваад байна л да. Tesla одоо дахиад биткойныг одоо төлбөр тооцоонд авдаг бол магадгүй гэсэн ерхэд бол юу явж байна. Тийм шүүм явж эхэллээ. Тэр өмнө нь Tesla компани ингэж зарласнаас болоод биткойноо төлбөр тооцоо авч эхлэе гэж зарласнаас болж нөө биткойн ханшныг өсөж исэн. Тэгээд өмнө нь Tesla компани бас 1.3 тэрбум долларын биткойн худалдаж авсан гэдэг бас зарлаж исэн. Тэр үед бас биткойн ханш өсөж исэн. Тэгээд Tesla компани бид нэр биткойноор одоо төлбөр тооцоо хийх боллоо. Байгаль дэлхийд их хортоор байна, их тог ялгарвалтай байна. Тийм болохоор бид нар төр зүг боллоо гэсэн. Тэгэхэд бас биткойн ханш унж исэн. Тэгэхээр энэ компани болон Elon Musk гэдэг энэ хүний одоо шийдвэр тэгээд энэ хэлж байгаа үйлдэл нь биткойны ханшин их нөлөөлдөг крипто валютад. Өөрөө Twitter дээр маш их followersтай. Тэгээд Twitter ч тэгээд уусаа криптогийн одоо платформ гэж явж исэн. Тэгээд энэ хүн одоо ингээд яг албан ёсоор зарлах юм бол энэ ханшинд бол нөлөөлнө л гэж. Тэгээд сүүл Tesla компани сектээр бид нар одоо сүүлд ямар ч одоо биткойн зараагүй. Тэгээд ерөнхийдөө бол энэ нь бол ирээдүйд дахиад биткойн төлбөр тооцоо авдаг болж магадгүй гэсэн тохиол юм аа гэсэн. Тийм.
юу болоод байгаа. Юу энэ дээр нэг зүйл асууя. Нөгөө сүүлийн үед чинь Tesla одоо Elon Musk-ыг нөө триллионер болох гэдэг тухай яриа их өрнөд байна л да. Энэ дэр нь ямар үндслээр одоо биллионер долларын тэр бүдэн биш бүр триллионер болох тэр одоо яриад байгаа үндсэл нь яг юу юм бэ? Elon Musk маш их төслүүд дээр ажилладаг. Ялангуяа solar panel болон энэ цахилгаан машин дээрэс нь өөрийн гэсэн одоо rocket гэж ярьдаг сансрын програмтай. Тэр сансрын програмаар одоо удахгүй интернет дэлхийд хаач одоо та явж исэн интернет орох боломжтой болох гэж байгаа. Тэгээд одоо Elon Musk-ийн ирээдүйн зорилго бол Mars гэж ярьдаг ангараг. Тэгээд тэрэн дээр дөөш гана байрлуулах өөрийнхөө ярьцаар. Тэгээд дээрэс нь энэ их сансрын одоо техник технологи судалснаар астероид болон одоо солир дээр маш их одоо эрдэс одоо баялаг байж идэг. Тэрийг болохоор майн хийж болохоор бас төлөвлөж байгаа. Тэгсэн тохиолдолд бол дэлхийн анхны триллионер болох боломжтой гэж. Солирыг одоо сансарт байхад ч гэдэг юм уу тий. Яг зогсоогоод бариад тэгээ тэнцэнээс олборлт хийх юм уу тий. Тэгээ олборлт одоо металл ч юм уу тий одоо шууд тэндээ ухаал ирс байц цуглуулаад буцаагаад ланч хийдэг. Тиймэрхүү одоо анхны триллионер бол тэрнээс бол төрнө гэж ярьж байгаа. Хүн болгоно л гэж ярьж байгаа. Тэгээд Elon Musk бол 2 жилийн өмнө миний харахад 20 тэрбум долларын хөрөнгөтэй байсан. Одоо харахад 250 тэрбум болсон. Явж байна те. Одоо нөгөө нэг Jeff Bezos, Warren Buffett, Bill Gates энэ ч юм уу хойно тасраад үлдсэн үү? Тий, одоо тий яг Bill Gates-ийн хувьд бол маш их хүмүүнлэгийн ажил хийдэг, өөрийнхөө хугацаагаа байнга зарж идэг. Тийм болохоор хөрөнгө нь байнга өсдөг, харин буураад явцдаг ба. Warren Buffett бол угаасаа инвестор. Тэгээд инвестор хүн бас алдаж байна. Одоо гол дүрсдэг чинь Jeff Bezos сансрын одоо travel буюу одоо сансар руу явахыг жирийн иргэд бидэд зориулж тийм энгийн зүйл болохыг ингээд зорж байгаа гэх юм уу. Бас. Окей. За дараагийн мэдээ. Дараагийн мэдээ нь за Twitter за энэ tipping service буюу за энэ яадаг вэ гэхээр одоо та дуртай жиргээчтэй буюу одоо өөрөх хамгийн дуртай жиргээчтэй одоо биткойноор одоо tip буюу яг ингээд урамшуулал маягаар ингэж биткойн болдог болсон байгаа. За одоо ингэ сүүл тарахад бол компьютероор үзэхэд бол ерөөхдөө яг жиргээчдийн хажуудалд нь tip гэсэн кнопк гараад ирсэн байлээ. За тэрүүгээрээ өөрсдийнхөө дуртай жиргээчтэй илүү урамшуулал буюу одоо урамшууллыг биткойноор ингэж өгж болдог болсон байгаа. За жишээлбэл энэ Elon Musk-ийн tweet дээр нь хажууд нь tip гэж төслөөр гараад ирсэн байгаа. Энэ tip-д дарахаар миний компьютерт болохоор BAT гэд coin гэдэг. Тэр coin-оор tip өгж болно. Одоо юу гэдэг нөгөө like зөвөр үнгүү like таардаг гэсэн бол одоо типгээ дарах юм бол мөнгөтэй like таарч байгаа гэсэн үг. За одоо бараг л тийм. Тэр хүнд одоо урамшуул өгч гэсэн үг. Урамшуул авч гоё. Одоо энэ Twitter хаяган дээр ингээд маш гоё контент хийдэг те. Баян үнэн мэдээлэл явуулдаг, төрөн шуурхай ажилтдаг хүмүүсүүд урамшуулаад харилцагч нар одоо бид нэр Twitter дээр платформд ханддаг хүмүүс энэ хүнд ингээд тип өгөх боломжтой. Одоогор болохоор миний харж байгаа энэ BAT гэдэг coin-оор Braver ингээд тип өгөх боломжтой. 1 BAT болон 5 BAT, 10 BAT-аар тип өгөх боломжтой. Тэр чинь одоо тэгээд 60 сая хүнд ч гэдэг юм уу эсвэл одоо 1 сая хүн байсан ч гэсэн нийт мөнгөнд өгөөр бол тэгэл яваад өгч шүү дээ. Тийм, энэ бол нэлээд юм гэсэн. Тэгээд мэдээний гол утга нь болохоор Android Apple утсан дээр нөхөд бол болцсон байгаа. Интеграц бол хийгээд дууссан. За одоо Android device дээр ерөөхдөө туршилтаа хийгээд явж байгаа юм байлээ. Тийм. Тэгээд удахгүй ерөөхдөө энэ систем нь 100% ашиглалтанд ороод ирнэ л гэсэн. Бүр сонин гिच юм болох нэ тий. За Twitter-ийн нөгөө гол нь хувьцааны ханш маань ямар байгаа бол тоо. Энэ дээрс энэтэй холбоотойгоор хөдөлсөн тийм байгаа юм. За хувьцааны ханшин дээр хувьцааны ханшин нэг харч тий. За дараагийн мэдээ. За дараагийн мэдээ Нажир улсын ерөнхийлөгч
E-Naira гээд Төв банкаас нэгээр ус. Тийм, нэгээр бас Төв банк E-Naira гээд Төв банкнаас гаргаж байгаа дижитал мөнгөний тэмдэгтийг танилцуулсан байгаа. За. За тэгэхээр одоо нэгээр улс маань өөрийн гэсэн одоо крипто өөрийн мөнгөний тэмдэгтэй болж байгаа гэсэн. Зүг. Дижитал мөнгөний тэмдэгтэй. Тийм, дижитал мөнгөний тэмдэгтэй болж байгаа гэсэн. За ингээд дэлхийн улс орнууд зааж ивэл Эл Салвадор ч бүр биткойныг албан ёсны мөнгөний тэмдэгтэй болоод нэвтрүүлээд тэгээ галтуулынхаа халуун уурнаас цахилгаан гаргаад тэрүүгээрээ биткойн олборлоод олсон биткойнороо имлэг бариад. Энэ нэг сүүлийн 1 сарын хугацаанд ч одоо ямар ч их юм болов доо тий. Дэлхий бол ийм хурцтай эргэж байна. За тэгээд одоо өнөөдөр нэгээр улс бас юм дижитал Төв банкны дижитал валют юм байна шүү дээ бүгд тий. Төв банкны Энийг ингээд танилцуулж байгаа юм байна. За биткойны анхны ETF бас Америкт төлөөлөн зөвшөөрөлөөр гараад арилжаалагдчихлаа. Тэ. За Twitter жишээлбэл тип ингээд койноор тип өгдөг болж байгаа юм байна. Гэх мэтчлээ одоо ерөөсө крипто зах зээлийн нэг өдөр бол Монголын эдийн засгийн 1 жилийн магадгүй шүү дээ. Үйл явдал маш хурцтай өрнөжээд тэрийг дагаад бид нараас хурцтай мэдээлэл апдейт хийж авч явахгүй бол болохгүй байгаа. Тэгээ хамгийн гол нь мэдээлэл апдейт хийгээд судалгаагаа хийгээд тэнцэнээс зөв хөрөнгө оруулалт, зөв арилжаага гаргаж ирж өөрсдийнхөө одоо мөнгийг өсгөх нь өөрөө одоо хүн болгоны зорилго байгаа. Тэгэхээр бид нар эх 7 хоногоос одоо Discord channel-а нээн. Тэгээ Discord channel дээр бид бүгдээрээ илүү хурдтай, илүү мэдээлэлээ солилцоод илүү ойрхон байх болно гэж бодож байгаа шүү. Хамтаагаарай. За тэгээд өнөөдрийн техник шинжилгээ маань юм дээр төлөвлөж байгаа лээ. Litecoin ч өөрөө суурь талаас яг ямар үетэй юм бэ? За Litecoin бол 2011 онд байгуулагдж байсан. Тэгээд Litecoin маань яг биткойны яг ихэр гэсэн үг л дээ. Яг ижлэхэн хуулбар одоо ингээд бас ер нь биткойны хуулбар болж гарч. Хуулбар гэдэг нь одоо нийлүүлэлтэн зав тогтмол олборлдог. Тэ. Шатахгүй гэсэн тэ. Одоо биткойны чинь яг үндсэн функцүүд нь тийм байдаг шүү дээ. Олборлно. Гэтэ олборлолт нь хязгаартай. Тэгээд шатахгүй. Нийлүүлэлт нь нэмэгдэхгүй. Эсвэргээр ингээд явц дунд янз бүрийн техникэл асуудлаас болоод ч юм нийлүүлэлт нь багасах магадaltaй. Зүгээр одоо чинь биткойн чинь нийт макс нийлүүлэлт нь 21 сая тий. Одоо ч 18 сая гарна эргэлтэнд байгаа тий. Litecoin дээр энэ харьцаа нь юу ямар хувь вэ? Litecoin дээр болохоор нийт миний мэдхээр 84 сая coin байдаг. Нийт. Тэрний болохоор яг одоо circulating-ийн болохоор coin market cap дээр шууд 68 сая. 68 сая. Одоо 68 сая. Ер нь ойролцоол юм байна. Тэг үлдсэн нь болохоор нөгөө майнинг одоо нэг олборлолтоос нөөцсөн байгаа гэсэн. Юу юм уу? Зах зээлийн үнэлгээ хийдэг. Зах зээлийн үнэлгээ нь хийдэд орох юм. За одоо зах зээлийн үнэлгээ нь болохоор нийт койныхоо 17-д чигсний байна. Тэгвэл бас сайн үнэлгээ юм тийм. За окей. За ийм coin байна. Тэр яг ард нэг айхтар хөгжүүлэлт энэ төр сатах юм бол байхгүй байна тийм үү? Тийм. Тэ одоо хүмүүс баг ажиллаад тэрийг хөгжүүлээл илүү бүр хэвлэл нэвтрүүлэх гэх үнцэнтэй болох гэдэг зүйл бол байхгүй байна. Гэхдээ биткойн ч гэсэн адилхан мөртлөө өнөөдөр хамгийн өндөр үнэлгээтэй койноор явж байна. Ер нь бол нөгөө төлбөр тооцооны хэрэгсэл гэж нэрлэхээс илүүтэйгээр биткойн бол арилжаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл болоод явчихсан л та. Тэгэхээр тэр утгаараа за тэг яг биткойн ч нь бол үг эцэг гэдэг утгаараа бол сайн өсөлттэй байна тий. За тэгээ хуулбар нь болох Litecoin гэж байгаа юм байна. За тэгээ суурь талаасаа товчхон мэдээлэлүүд юм байна. За техник талаасаа. Техник талаас за энэ coin бол одоо 7 сарын дунд үеэс бол өсөлт үзүүлсэн байгаа. За өсөлт үзүүлсний дараагаар бол энд бол одоо correction wave орсон байгаа. За бас нэг сарын хугацаанд correction wave ороод үүний дараачаар бол өсч одоо энэ чэнэс хай төвчнөөсөө буцаад унж байгаа. Энд ингээд нэг wave, бүтэн wave явцсан. Бүтэн wave. 5 waveтэй. За үүний дараа бол буцаад унсан ч гэсэн энд бол одоо нэлээх арилжаа хийгдсэн болж таарж болохоор энэ хэсэг хугацаанд бол энэ хэсгээр бол ингээд тогтворцсон байгаа. За үүний дараагаар бол энэ хүү эсэргүүцэгч бүсийг сэтэлж ингээд дэшээ гарч чадахгүйгээр буцаад уналт үзүүлсэн. За уналт бол энд явж тэ
улам хүчин суларсан байна. За бид нар уналтын хүчээр бол энд огцон хүчтэй correction орж ирлээ бас огцон хүчтэй тийм. Үүний дараа бол уналт нэлээд саарсан байна. За энэ нь өөрөө одоо уналтын одоо хүч багаагаар илэрхийлж байгаа буюу одоо энэ ханшил буцаад өсөх боломжтой илэрхийлж ирсэн байна өмнө тийм. За үүний дараагаар бол ханш буцаад өссөн байна. Буцаад нөгөө хамгийн их арилжаа хийгдсэн хэсэгтээ буцаад ороод ирээд энэ дотроо бол арилжаа хийгдсэн байна. За энэ дотроо ингээд нэг өсөлтийн хандлагатай явсан байна тийм үү. За үүний дараагаар бол энэхүү хэсгийг огцом сэтэлсэн. За маань сэтэлж чадахгүй байгаадсан өндөр хэсгийг тийм. Үүний дараа сэтэлсэн байна. Харин одоо яг одоогийн хөдөлгөөн бол ийм correction яг энэхүү огцом өсөлтийн correction гэсэн үг тийм. За ийм хөдөлгөөн бол энд орж байна. Энд ч гэсэн харах юм бол огцом уналт correction уналт тийм. Энэ дээр ч гэсэн огцом өсөлт correction гэж явж байгаа гэсэн. Одоо тэгэхээр энийг дээш нь сэтэлж гарч чад буцаад доошоо орж ирж чадахгүй. 1 2 3 удаа тестэлж буцаад дэвшилсэн тийм. Энэ дээр сэтэлж гарч чад буцаад орж ирсэн ч гэсэн доошоо явж чадахгүй байгаа нь болохоор бас уналтын тийм хүч одоо арай тийм харьцангуй бага илэрхийлж. За энэ дээр энэ хоёр ёроолыг харах юм бол одоо энэ даун тренд байгаа. Харин энд одоо маркетинг индикатор харах юм бол дээшээ чиглэлтэй буюу энэ ч бол divergence үзүүлсэн байна. За тэгээд энэ дээр бол одоо бүр бага цагаар харах юм бол за энэ дээр ингээд харах юм бол те энд divergence үзүүлсэн байна. За энэ down trend channel бол энд breakout хийгдсэн байна. За тэгээ энэ маань бол одоо бидэрт бол ханш дээш өсөх боломжтой илэрхийлж өгч байгаа бас нэгэн одоо тийм confirmation юм аа гэж. Одоо эндээс яг ийшээгээ энийг дээшээ ингээд сэтэлж жоохон яваад ийшээ ороод ирвэл тэгэл нэлээд өндөр баталт болно шүү дээ. Тийм. За тэгээд бүр томоороо болохоор энэ ч за жижиг цаг дээр бол юм байна. Бүр тутаар нь харахаар олон жилээр нь харуул юм шиг байгаа лээ. Тэрнээс харъя те. За. За бүр олон жилээр бол нэг иймэрхүү дүр зурагтай байна. Ерөнхийдөө ханшийн бол хамгийн их арилжаа ихсэн хэсэг бол энэ доор байна тий. За энд бол одоо ингээд бас харьцангуй их хэмжээний арилжаа орж ирсэн байгаа. Гэхдээ энэ хэсгийг одоо хангалттай дээшээ сэтэлсэн байгаа болохоор бас өсөлтийг бас жоохон баталгаажуулж өгч байгаа мó гэж харж байна. Энэ одоо өнгөрсөн оны л өдийд юм байна шүү дээ. Тий. Энэ сарын үед 25. За 35 ч юм уу 35%. Дэсэн coin одоо 195 болсон гэж байгаа юм байна шүү дээ. За тэгээ түүхэнд яг өмнө оны мөн үеэс бол дээшээ бол $420 төрсөн байна. $22-аас $420 хүртэл өсөлт үзүүлсэн байна. Энэ 18 онд бол асар өндөр өсөв. Тэгээд хөөс нь бол хаг өсөрсөн байна тий. Тэгээд дахиад нэг явчаад нэг унчаад буцаад дээшилж байгаа буюу энэ үе бодвол арай илүү тийм юу харагдаад байна л та. Эрүүл графиктэй. Тийм нэг buy side нэрээ л хүчтэй харагдаад байна тийм. Энэ үеийг бодвол. Гэхдээ бас нэг жоохон төвхт риски юм ингэж харагдаад байна л да. Огцом өсөөд за мэдээж унахтаа энэ чинь ингээд огцом унчаад өсөөд унж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ ч гэсэн бас тийм байх магадaltaй юм шүү. Огцом өслөө, унлаа, өслөө, унах. Одоо энэ түүх тавтагдана гэвэл тийм. Гэтэ яг энийг бол нэг уртаар харахгүй нэг иймэрхүү л хөдөлгөөн хараад байгаа юм л та. За ингээд ирч. Тэгэхээр илүү сүүлийн техникл дээр үндэслээд явах юм бол энэчнээс одоо дээшийг ингээд гараад ийшээгээ илүү бүр confirmation нэмэгдээд ирвэл яа гэсэн үг. Тийм. За ер нь бол одоо хашиг бүр тэгж уртаар харах нь бол арай эртөө бидний хувьд. Тэгэхээр аль болох богино одоо наа харах нь арай зөвөө гэдэг төрөчөнд дугаарууд дээр бол ярьж исэн байна. Тэгэхээр энэ дээр бол одоо хаш нэлээд их одоо хугацаанд бол байрлсан байна тийм. Нэлээд их хугацаанд энэ хаш дээр байсан гэдэг нь бол энэ дээр бол нэлээд их хугацаанд одоо авч заарсан тийм. Тэгсэн байна гэсэн үг. За тэгээ энэ дээр бол нэлээд их хэмжээний арилжаа хийгдсэн гэдэг нь өөрөө бидэрт бол дараагийн яадаг бидний арилжааны нөлөөлөх хүч байдаг байгаа. За үүний дараагаар яг энэ хэсэг дээр яасан бэ гэж буцаад энэ хаштай бол нэлээд их тогтсон байна. За тэгэхээр яг ингээд харах юм бол энэ арилжааг харах юм бол энд дээр асар их хэмжээний арилжаа хийгдсэн байна. Гэхдээ энэ арилжааны хэсэг бол дээшээ ингээд задарсан байгаа нь бидэрт бас одоо нэг гой confirmation болоод. Тэгэхээр бид нар энийг задлсан юм чи бүр дээшээ гэж харах нь бол нэг буруу. Тэгэхээр бид нар зүгээр энэчнээс энийг дээшээ сэтэлсэн юм чи энэ хүртэл өсөх боломжтой байна гэдэг таамаглал гаргаж ирж байна. 33. Гэхдээ бүр яг баттай өндөр магадaltaй гэх юм бол
энд ингээд breakout хийсэн байгаа. Гэхдээ миний харж байгаагаар бол яг бүр full team хүчтэй breakout харагдахгүй байна. Тэгэхээр энэ дээрс дахиад нэг жоохон дээшээ яваад энэ нэг хэсэг нэг яг энэ одоо ханши уртлах нэг жоохон өргөл байна. Тэрнээс дээшээ гараад ирэнгүүт авах юм бол илүү риск нь бол улам бүр багасаад ирэх юм болов уу гэж харагдаад байна л да. Ингээд нэг таттай хандраа. Одоо энийг параллельний энд авчираад байна. Тавьтаа. За иймэрхүү байдлаар ингээд харах юм бол одоо жишээлбэл ингээд ингэж явах юм байна шүү дээ. Боломж л байна. За тэгэхээр маш богино хугацаанд ингээд харахад бол яг техник шинжилгээ талаас нь Litecoin дээр бол technical шинжилгээний одоо confirmation бол гараад ирсэн байна тийм. Суур талаасаа бол яг тэр хөгжүүлэлт тэнэ тэрэгээд байгаа зүйл бол байхгүй юм байна. Тэгвэл одоо бид нар яах ёстой вэ гэхээр зах зээлийг хадах хэрэгтэй. Зах зээлийн ерөнхий нөхцөлөд атмосфер өөрөө эрг байна уу сөрөг байна тийм. Тэгэхээр одоо бол дандаа эрг мэдээ нэг яваад шүү дээ тийм. Ойрын хугацаанд бол тийм том сөрөг мэдээ бол яг биткойн тал дээр бол харагдахгүй байна. Дандаа л одоо энэ тэнд ийм үйлчлэгэнд нэвтгэлээ ETF тэ боллоо тий. За би Elon Musk-ийн гэгчээ гэдэг чинь дандаа нэг тийм эрг талын мэдээ яваад байгаа гэдгийг бас онцлоо тий. За тэгэхээр суур техник талаас зэрэгсүүлээд ингээд харах юм бол бас боломж харагдаж байна. Энд дээр юм хэлж байгаа. Түрүүний таны захирлын хэснийг бас гээс явчлаа. Захирал бол одоо энэ хэсэг бол тий өмнө хаашиг ингээд тогтоож исэн байна. Яг одоо энэ ч ингэж breakout хийсэн ч гэсэн илүү их баталгаа авах юм бол өмнөх энэ хайг тий энийг сэтэлсэн цагт бол орё гэдгийг зураглал тэгээд хараад ирлээ. За баярлалаа. Тэгээд сонирхолтой мэдээллүүдийг бас би өглөө болгон бэлтгэж хамт олон нийтийг мэдээлжүүлэх тий. Нөгөө талаар олон нийтийг бас мэдлэгжүүлэх үйлсэд хүчин зөөдөж байгаад баярлалаа. За баярлалаа.